Би өнөөдөр айгуу гоё амттай гамбар хийсэн. Тэгээд хэрхэн хийснээ таадтай хуваалцъя. Хаяа шүлтэй хоолтой идэхэд байж гэж бодоод нэг 12 ширхэг нийтдний хийгээд хөлдөөсөн. Миний хувьд зөвхөн цагаан гурил ашигласан. Нийтдээ 950-аас 960 г болсон. Дээрээс нь нэг 5 г давс нэмээд бас нэг хоолны халбаг өрөөний хиймд хайрсан шар тос хийн. Харин усны хувьд 400 орчим мг бүлээн ус хийсэн. Гамбараа гоё үнэр амттай болгохын тулд жууцаа нэмсэн. Ногоо сонгон яншүү гэд ногоонууд нэмийхээр тэр ногоонууд нь нэлээд усрахыг учраас илдээж шарах үед ус усрээд авах гэж бодоод жууцаа хийсэн. Ийм гамбар хуушууранд жууцаа байхаар айгүй гоё үнэр оруулдаг. Сайн зураад нэг иймэрхүү болсон байна. Тэгээд хэдэн минут амраагаад удахгүй уулзъя. 5 орчим минут л амраахад ийм болсон байна. Нэг 10 гаруй минут, нэг 20 орчим минут амраачвал бүр гоё зөөлхөн болох. Гамбарны маань одоо хатуу шингэн нь яг бууз, баншны дайтай буюу яг тийм дундаж болох ёстой. Цөөвөн болон гурилтай шүлнийх бол хатуу болдог. Хитрхээ нялцгай болчих юм бол бас айгүй хэцүү байд юм аа. Тэгэхээр яг юм гоё илтгэд бүр ямар ч асуудалгүй үд шаардаа зовоогод байхааргүй нэг тийм барьцтай зуурна. Энэ миний ашигласан бүх гурил энийгаа нэг 4 хуваагаад нэг ёсондоо 4-ний 1-ээр нь би ингээд тасалж хийж байгаа. Хитрхээ томоор нь илтчихэр миний жоохон баримжаа алдагдаад идэг учраас ингээд нэг жижигээр ер нь хийхийг би илүүд үздэг. Хүмүүсийг хараад тахаар хүмүүснийх гоё бүх бүрөөхий илддэг штеп. Би ерөөсө тэгж чаддаггүй байсан байхгүй юу. Эний гол нууц нь бол ерөөсөө л гурилаа сайн эргүүлж тойруулаад ингээд нэг гоё жиг дийлдэх юм бэлээ. Тэгэхээр ер нь цаанаасаа ингээд гоё бүрөөхий болоод ирдэг. Би ер нь бол гэртээ хийж байгаа юм гурилан бүтээгдэхүүн дээрээ ургамлын тос гэхээсээ илүүгээр тийм шар тос ашиглахыг бас илүүд үздэг. Миний хаалбаг нэг 4 г-ийн хаалбаг ахгүй. Тэгэхээр нэг хоолны хаалбаг хэртээ шар тосоо хийгээд ингээд сайтар өнхрүүлээ давхралдуулна. Оранж гэх юм уу мэдэхгүй. Тэгээд хэмжээнийх нь хувьд болохоор яг нэг хуруу хэмжээ аваад тэгээд ороож агаад давхралдуулна. Хиннийг айгу тайлбарлахад айгу хэцүү юм байна. Та бичлэгэн дээр бол харж байгаах. Хитрхи их тос хийх юм бол яг ингээд дарангуут тос нь асгараад юу нэлдэхэд айгу хэцүү болдог. Гурил бас хатуу байх юм бол ингээд гоё жигжиг илтгэдэж өгдөггүй. Одоо ингээ яг тосоо тааруулаа хийчихээр гурилаа илдэж явах явцад ямар нэгэн шүүс асгар эсвэл одоо гурил маань хагарахгүй. Яг ч юм би өмнө нь тосыг нахиухаа хийчихвэл наалтахгүй. Тэгээд нэг ширхээрээ салахад амар байхгүй гэж бодоод айгүй хийдэг байсан. Их тостой болчих юм бол эн чинь нөгөө тосондоо зууралдаад ерөөсөө юм гоё илдэхдэггүй. Гамбарны маань зузаан маань нэг иймэрхүү байна. Ер нь жоохон зузаан дуу илтэн. Том гурилаа нэлхүүд нь ингээд илдсэн штэ тий. Яг тэр үед нь бас хитрхи нэмгэн илдэхгүй. Нэг юм саяны зузаан шиг харагдсан. Тэрнээс жоохон нэмгэн илдээд тэгээд гурилаа хуйлаад тэгээ эний илтэлт маань хүртэл нэг иймэрхүү зузаантай байна. Тэгжиж гоё зөөлхөн хөвсгөр амттай гамбар маань гарч ирнэ. Яг миний хийснээс одоо нилээн нэмгийг хийчих юм бол яг шараад дуусны дараа тийм бичэн шиг хатуу идэхэд хугараад идэг. Хэдүүлээ гурилаа зурхтаа бас айгүй гоё зурч учраас гамбар маань бас гоё зөөлхөн болно. Хатуу зурчих юм бол бас бичэн шиг болчоод хугараад идэг. Тосоо сайтар халааж агаад гамбараа шарна. Би болохоор нэг дундаж гал дээр шарчдаг. Манай пилетик хамгийн дээдл нь 9 дээр байдаг бол нэг 6 дээр ч юм уу тал бүрээс нь 10 минут эсвэл нэг 7 минут орчим шарчна. Таад маань анзаарч ивэл вирус их тос ашиглахгүй байгаа. Жохон тос ашиглаад тэгээ дараачийн гамбараа шарах үед дахиад шинээр тосоо хийгээд байгаа. Дараагийн гамбараа шарахгаа тосоо хариулын тавгандаа хийгээд нэг 2 орчим минут гэдэг ч юм уу тосоо сайтар халахынд хүлээн. Тэгэл ер нь гамбаруудаа шарна. Миний бүр гар цэврүүтцэн. Их тосонд шараагүй учраас угаасаа тос центр бол гоожаагүй. Болсон гамбараа хатаахгүй тулд энэ дээрээс нь алчуур тавьдаг ч юм уу ер нь таглаа тавиад ингээд хүртэл нь хүлээгээрээ. Тэнгүүд ер нь аяандаа гоё гамбар маань зөөлрөөд ирнэ. Миний хувьд хичээл сургууль эхлэж байгаа болохоор жоохон юм бэлдэж тавья гэж бодоод гамбараа хүртэл нь хүлээж агаад тэгээд юм зиптэй буй төвжээтэй ууданд хийгээд чатгаараа агаарыг аргаад тэгэл ер нь бол өлдөөгчөндөө хийгээл 1-3 сар хатгалчихна. Яг идэх болохоор одоо 2 ширхэг ч юм уу гараал өрөөний хэмдэг хэсгийг л болоо. Халуун идмээрээ бол пэйж мэйчэнд хийж болох л ах. Гэтэ пэйжэнд хийхээр жоохон хатаачдсан болоо сайн мэдгүй л энэ. Би гоё халуун идмээр ах юм бол индукцэн плетийнхээ хажууд тавьчихдаг. Цөмөнгийн гурил хэрхэн бэлтгэх талаар өмнөх бичлэгээр оруулсан байгаа шүү. Баярлаа.